Сайн байцгаана уу та бүхэндээ ном сурах бичгийг хэрхэн зөв илгээх физиа заавар хичээл хөргүүлж байна. Юунд түрүүнд анги удирдсан багш өөрийн сурагч руу ороод ном сурах бичиг гэсэн дээр дарахад сурах бичиг илгээх заавар тавигдсан байгаа уг зааврын дагуу илгээж мөн засварлана. Тэгэхээр нэгдүгээрт SSS заавал ном сурах бичгийг татаж харна гэснээр SSS дээр бүртгэлтэй байгаа ном сурах бичгүүд орно. За татахдаа сурах бичгийн мэдээлэл татах зэнхэр товчон дээрээ дараад татлаа. SSS сурах бичиг ID гэсэн хэсэгт ийм ID код орж иж ивэл яг энэ сурах бичиг нь SSS системд бүртгэсэн сурах бичиг байна гэсэн үг. Тэгэхээр бусад сурах бичгээр нь хэрвээ код орж иргүй байгаад та эдгээр сурах бичгийг тухайн хүүхдээрээ бүртгэе гэх юм бол энэ байгаа хэсгийг чеклээд олж авахыг сурвалж болон олж авсан төрлөө сонгоод за SSS рүү ингээд засварлаад илгээх боломжтой. Хоёрдугаарт SSS мэдээлэл татахад бүх ном сурах бичиг дээр нь сурагчийн ID орж ирсэн бол энд байгаа бүх ном SSS бүртгэлтэй байгаа номнуудаа буюу өмнө нь та илгээж исэн номнууд нь байна гэсэн үг. Тэгэхээр хэрвээ ийм асуудалгүй байх юм бол мөн энэ олж авсан их сурвалжуудын төлөв нь үнэн зөв байх юм бол та энэ хүүхдийг орхиод дараагийн хүүхд рүү орж болно. За гуравдугаарт SSS мэдээлэл татахад хүсэлтэнд тохирох утга олдсонгүй гэдэг ийм SSS-ийн алдаа гарч байх юм бол SSS дээр ямар ч ном сурах бичиг энэ хүүхдэд бүртгэгдээгүй байна гэсэн үг. Тэгэхээр та шинээр бүртгэх буюу байгаа эсхийгээ чеклээд за номын сангаас үнгүй юу гэдэг их сурвалжуудаа чеклээд за эдгээрийг илгээх боломжтой. Ном сурах бичгийг илгээхдээ энэ SSS системийн үйлдэл хэсэг дээр болохоор энэ ном сурах бичгийг нэг нэгээр нь SSS рүү илгээх боломжтой. За эсвэл урд байгаа ерөнхий SSS системд илгээх гэдгийг чеклж байгаад SSS-т олноор илгээх боломжтой. Тухайн хүүхэд ном сурах бичгийг номын сангаас авсан байх юм бол та номын сангаас түрээсээс үнгүй юу гэдэг төлбөрийг сонгож өгнө. Түрээсэлсэн буюу за та төлбөр мөнгөөр авсан номнуудын үнийг бол бичих шаардлагагүй зөвхөн төлбөрийн бөглөөд явуулна. За худалдаж авсан байх юм бол номын дэлгүүрээс худалдаж авсан уу бусад их сурвалжаас худалдаж авсан уу гэд мэдээж худалдаж авсан юм чинь түрээсэлсэн бол үнгүй хоёр нөхцөлийг сонгохгүй учраас бусад их сурвалжаас гэдэг нөхцлөө сонгоод илгээх боломжтой. За SSS татагдаж орж ирсэн номыг л засварлах боломжтой гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр би ном сурах бичгээ дахиад SSS татаж шалгахыг за энэ дээр SSS системд засварлах гэдэг нэгээр нь бол засварлах боломжтой. Би магадгүй энд байгаа биологийн номыг номын сангаас биш номын дэлгүүрээс болгоод бусад их сурвалжаас болгоод өөрчилчихье. За тэгэх юм бол би яг энэ хүсэлтэд SSS системд засварлах гэж хэлгээд чих юм бол яг энэ номны бүртгэл SSS дээрээ засварлагдаж байгаа гэсэн үг. За ингээд та ерөнхийдөө бүх номныхоо чекийг болон их сурвалжуудаа зөв сонгоод бүгднийг илгээж дууссаныхаа дараагаар ном сурах бичгээ яг бүрэн илгээгдсэн үгүйг дахиж мэдээлэлээ SSS татаад шалгачна. Ингээд номны код орж ирээд бүртгэсэн төлөв SSS бүртгэсэн төлөвтэй болох юм бол бүх ном сурах бичгүүд чинь илгээгдсэн асуудалгүй гэж ойлгож болох юм байна. За магадгүй SSS ном сурах бичиг татангууд буруу ном сурах бичиг тэр хүүхдэд байхгүй ном орж ирээд байх юм бол та тэрийг мөн SSS систем дээрээс нь устгах боломжтой. Тэгэхээр эхлээд заавал ном сурах бичгийг SSS татна. За SSS ID буюу SSS бүртгэсэн ном бичгийг SSS устгах гэж байна. За үүний тулд болохоор та тухайн ном сурах бичгийн уртлыг чеклээд за олноор нь устгах гэдгээр устгаж болно. Эсвэл зөвхөн тэр ном сурах бичгийн энэ байгаа эсхийн чекийг авахад нэг номоор буюу арын төлөв шууд SSS системээс устгах болно. За ингээд энийг SSS системээс устгахчаар тухайн хүүхдийн нэрэн дээр байгаа энэ ном одоо SSS системд бүртгэлгүй ном болж хувирж байгаа гэсэн үг шүү. За ном сурах бичиг мэдээлэл одоо олноор нь илгээх ч юм уу нэгээр нь илгээж байх үед SSS API 400-тай байд request алдаа зааж авах юм бол та ном сурах бичгийг SSS татаагүйгээр илгээж байна гэсэн үг. Ингэхээр та заавал эхлээд SSS татаж оруулж ирж байж тухайн номыг дахиж илгээх, засварлах, устгах боломжтой. За мессеж алдаа гарлаа ч юм уу эсвэл илгээхэд 500-тай алерт гарч ирж байгаа юм бол сүлжээнд ачаалал үүссэн буюу одоо SSS системийн сүлжээ маань унаж байна гэсэн үг. Тэгэхээр та тэр үед хэсэг хүлээж агаад дахиж илгээх заасвал нэг номоор нь одоо илгээх энэ SSS систем үйлдэл хэсгийн товчнуудыг ашиглах боломжтой.